За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр 10 сарын 6-ны 1 даваа гараг болж байна. За өнгөрсөн 7 хоногийн хагас өдөр Японы санхүүгийн зах зээл дээр нэлээд том дөргилт боллоо. Сүүлийн үед ингээ ажиглаад хар за Европын холбооны улсууд, за Япон гих улсуудын энэ улс төрийн нөхцөл байдал их тогтворгүй болж байна. Шалтгаан Украины дайнтай холбоотойгоор дэлхийн эдийн засагт их инфляцийн нөлөө маш өндөр орж ирээд энэ инфляцийн нөлөө нь нэгдэж бол Украин Оросын дайнаас улбаатаагаар улаан буудааны хомсдол нэг. Хоёрдож бол Украиныг дайнд ялуулахын тулд Европын холбооноос маш их хэмжээний зээлийг эсвэл санхүүжуултыг өгснөөс олж өөртөө эргээд бол дарамтанд орж эхэлж байна. Төсвийн алдагдлалд орж байна. Энэ зүйл нь эргээд улс төр дээр олонх байсан намуудыг олонх биш болгож хувиргаж байна. Тэгвэл яг энэ систем Японы засгийн газар дээр гарлаа л да. Юу вэ гэхээр Японы сонгуул сая 25 оны 7 сард болсон. Тэгээ 7 сард үндсэндээ нөгөө олон их судал авдаг байсан нам маань дээд танхимда ерөөдөө судал нь багасж орж ирсэн байж байгаа. За үүнээсээ болоод болохоор ерөнхий сайд хийж исэн Шигуро Ишиба гэдэг ерөнхий сайд. За энэ хүн болохоор 2024 оны 10 сард суусан ерөнхий сайд байсан. За нам нь ялагдалт хүлээснээс улбаалаад энэ хүн судал өгөхөр болж байна. Ингээд ерөнхийдөө Японы ерөнхий сайдын судал хоосон үлдэж байгаа учраас дараагийн ерөнхий сайд томилох хэрэгтэй болсон. За энэ сая Монголд болсон тийм үү? Ерөнхий сайд оюун эрдэнэ огцроод оронд нь оюун эрдэнэ намын даргын судлаа өгөхөд дараагийн намын дарга нь ерөнхий сайд болно гэдэг уралдаан нь болж байгаатай яг ижил зүйл бол одоо энэ Японд бол болсон байж байна. За тэгвэл тухайн юу гэдэг Японы засгийг барьж буй олонх намын лидершип намын даргын сонгуул 10 сарын 6-нд бол 10 сарын 4-нд болсон байна. За үүнд бол 4 хүн бол 5 хүн өрсөлдсөн байж байгаа. За энэ 5 хүнээс болохоор Сане Такачи гэдэг нэг эмэгтэй хүн ялж гарч ирлээ. За энэ бол хөрөнгө оруулалт ямар мессеж өгсөн бэ гэхээр энэ хүнийг ялна гэдэг ямар ч тийм тооцоо судалгаа бол байгаагүй гэж. Гэтэл энэ хүн намын дарга болсноороо 10 сард Японы дараагийн ерөнхий сайд анх удаа эмэгтэй хүн сухарсан. За энэ хүний онцлогийг аваад үзье л да. За энэ хүн маань болохоор үндсэндээ одоогийн сууж байгаа судал нь 22-оос 23 онд бол эдийн засгийн яамны хяналтын сайд гэдэг албан тушаалыг ахидаг. Ер нь бол эдийн засгийн чиглэлээр нэлээд олон жил ажилласан энэ хүн байж байгаа. Тэгэхээр энэ хүний бодлого нь яг намынх нь улс төрийн намын бодлого нь гэвэл хатуу консерватив үзэлтэй, уламжлалт бодлогыг барьдаг, гэр бүл, ёс зүй, энэ үндэсрэг юу гэдэг яг энэ байгаль байдлыг аваад үзвэл яг байгаль байдал нь эмгтэй боловч үзэл бодол нь бол хатуу Япон тийм үү ёс заншлаа дээдлдэг эрэгтэй хүн шиг ийм үзэл бодолтой гэдэг зүйлийг бол ажиглагч нар хэлээд байгаа. За дээрэс нь энэ хүний эдийн засгийн бодлого нь юу гэж юм гэхээр би Английн ерөнхий сайд байсан эмэгтэй байдаг шүү дээ. Тэр хүний бодлогыг би баримтланаа. Би тэр хүн шиг байна гэдэг зүйлийг ярьж байгаа. Дээрэс нь абанизм гэж яриад байгаа тийм. Шинзэ Абе бол миний мэдхийн түүхэндээ хамгийн удаан бас ерөнхий сайд хийсэн ерөнхий сайд байдаг. 2010-11 онд суугаад 2022 онд бол буусан ийм ерөнхий сайд шүү дээ. Абанизм гэдэг бодлого байдаг. За энэ бодлого нь ямар бодлого байдаг вэ гэхээр эдийн засгийн зөөлөн бодлого баримталж йений хан шиг нам дор барих бодлоготой байдаг. Энэ бодлогын хүрээнд яаж ирсэн бэ гэхээр Шинзэ Абе ерөнхий сайд босныхын дараа доллар йений харьцаа 76 таа байсныг нь 120 хүртэл бол сулруулж исэн ийм гавьяатай байдаг. Үүнийхээ өрөнд абанизм гэдэг бодлого явсан болвол энэ Такачи гэдэг хүн суух юм бол абанизм 2 гэдэг бодлого бол хэрэгжүүлэх магадлалтай гэдэг зүйлийг ярьж байна. Сүүлийн үед бол Япон инфляцийн асуудлаас болоод бодлогын хүүг бол өсгөж яваа. За бодлогын хүүг бол өсгөж явж исэн энэ бодлого энэ сарда энэ ондоо 68% магадлалтай байсан бол Такачи сууснараа 41 болж буурж байгаа шиг байна. Яагаад гэхээр Такачи бол мөнгөний зөөлөн бодлого би баримтлана гэдэг зүйлийг ярьж байна. Энэ нь бол Японы төв банк нь улс төрийн нөлөө орж ирэх магадлалыг бол өндөр ихсгэж өгж байгаа учраас Японы бодлогын хүүгийн
таамаглал буурсан ийм зүйл бол зах зээл дээр болж байна. За ямар ч байсан энэ Такачи гэдэг хүн ерөнхий сайд бол болох юм байна. Энэ хүн намын даргын суудал болсноос бол зах зээл дээр юу болсон бэ гэдгийг ажиглая л да. За одоо энэ Алтны ханшны зураглал байж байна. За Алтны ханшийн хувьд сая нэгдэх өдөр маркет нэгдэхдээ 3900-аар нэгдсэн болвол сая $3944 хүртэл өсөлтийг үзүүлсэн ийм дөрвөлтийг үзүүлж байна. Энэ ерөөсөө хэн суусантай холбоотой. Такачи ерөнхий сайд болох магадaltaй гэдэг энэ шүү маань. За тэгвэл биткойны ханшийг хэдүүлээ сонирхъя л доо. Биткойны ханш яасан? Дээшээгээ 125 мянган бүх цагийн үеийн шиг дахиж ивдсэн ийм зүйл бас өнөөдөр Азийн зах зээлийн хөдөлгөөнд ирсэн. За тэгвэл Японы йен юу болсон бэ гэж тийм. За хэдүүлээ доллар йений харьцааг сонирхож үзье л. Японы йений харьцаа нэгд өдөр орж ирэхдээ энэ гаптай орж ирж байна. Зах зээл нь 147.50-тай байсан ханш 149.03 гэсэн гаптай орж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хөрөнгө оруулагч нар за зөөлөн бодлого баримтлах учраас Японы йен бол чангарахгүй суларна гэж үзээд Японы йен бүх одоо өөртөө харьцдаг валютуудын эсрэг маш их хэмжээний сулрлыг бол үзүүлсэн. Энэ нь цаашдаа ч гэсэн Японы йен сулрах магадaltaй шүү гэсэн мессежийг бол өгж байна. За ингэснээрээ болохоор Японы йен суларснараа экспортыг дэмжих ялангуяа Toyota тийм үү электрон бараа, Mitsubishi гэдэг ч юм уу те эдгээр компаниудын хувьцаа өсөж эдгээр орлого нэмэгдэнэ. Харин импортоос орж ирэх хэрэглэгчдэд ирэх дарамт бол өсөв. Ийм сөрөг нөлөөг бол ажиглагдаж байна. Тэгэхээр дараагийн хэсэг хугацаанд Такачигийн бодлого бол ер нь Японы йенд бол нэлээд дарамт очих учраас бид нар йений арилжаа хийдэг бол урт хугацаанд йен дээр сэл хийх юм тохиромжтой арилжааг бол харагдаж байна. За тэгээ өнөөдрийн дугаар энэ хүрээд өндөрлөё.